Орон үзэгчтэй Урангаа цэнтлээс тодорхойлох ярилцлагын цаг маань эхэлж байна. Бид өнөөдөр Идэв орол центр боловсролын төвийн менежер мөрөнтэй уулзуулаад байна. Таны нэрээр баярлалаа. За тэгэхээр Идэв орол центр хизээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулж байна, ямар зорилготой байгуулагдсан танилцуулъя. Манай Идэв орол центр боловсролын төв нь 2011 онд Махариши менежментийн их сургууль гэдэг одоо Америкийн нэгдсэн улсын Fairfield хотод байдаг сургуулийн одоо аль биесны төлөөлөгчийн газраар анх нэгдсэн. Тэгээд тухайн үедээ бол зөвхөн сургуулийнхаа талаарх мэдээллүүдийг одоо хүмүүст хүргээд сургуулаа танилцуулж тухайн сургуультай хэлэлт авдаг гэсэн бол одоо үйл ажиллагаагаа арай өргөжүүлээд ер нь одоо гадаадад аль болох олон одоо залуусыг сургах тэр ажилд одоо оролцож байгаа. Бусад иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг тийм ээ. Гадаадад оюутан жуулчилдаг байгууллагуудаас онцлог нь давуу тал нь. Ер нь гэхдээ миний одоо яг өөрийн бодож санаж явж байгаа зүйл гэх юм бол нэлээ одоо нийгмийн сайн сайхан одоо аль болох олон залуучуудыг гадаад сургая гэсэн тийм эрхэм зорилготой л ажиллаж байна л та. Тэгэхээр бусад одоо ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд маань мэдээж бас олон оюутнуудад бас сайн сайхан боломжийг олгож байгаа. Гэхдээ зуучлалын хүс гэдэг нэг айгүй том проблем байдгийн. Энэ нь юу вэ гэхээр одоо зүгээр нэг сургуульд юу гэдгийг application fee гэдэг одоо бүртгэлийн хурамж $50 өгөөд бүртгүүлчих зүйл дээр зүгээр бүртгүүлснийхаа төлөө одоо $5,000, $10,000 авдаг ийм одоо жижиг компаниуд бас айгүй олноороо бий болцсон. Энэ болохоор одоо нэгсэндээ нийгмийн сөрөг үзэгдэл болчихж байгаа байхгүй юу? Одоо энгийн залуучууд англи хэлний мэдлэг тааруугаасаа ч юм уу те мэдээлэл тутмаг байснаас болоод иймэрхүү газруудад хандаад ингээд нэгсэндээ лувер гэж хэлж болохоор ийм байдал үүссэн байгаа. Гэтэл бидний одоо зорилго гэх юм бол ерөөсөө л аль болох олон хүнд одоо боломжийг олгоё гэсэн зорилготой байдаг. Тэгээд би ер нь бол нэлээд тал дээр өрсөлдөгчийн судалгаа явуулаад үзэхэд бол манай сургуулиас олгодог одоо хөтөлбөрүүд нь бол одоо хүн болгонд боломжийг олгодог юм байна гэдгийг л олж харчаад байна л та. Тэгээд дээрэс нь бас нөгөө бид нэр сошиал сайтаар нэлээд олон мэдээллийг хүмүүст хүргэж байгаа тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг одоо цацжийн тогтмол дээрэс нь манайхаас бас зөвлөгөө авъя гэд ирсэн хүмүүст бас гадаад суралцах боломжийн талаараас нэлээд олон зөвлөгөө өгөөд явж байгаа. Гадаад суралцсан гэдэг бол нэлээд мөнгөтэй айлын хүүхдийн явдаг ажил юм шиг бас ойлгодог шүү дээ тийм ээ. Нэлээд зардал гардаг. Тэгэхээр танайх одоо олон хүн хамруулахын тулд ямар үйл ажиллагаа явуулж байна да? Хинч явах боломжийг бүрдүүлэхэд талтай тийм ээ. За баярлалаа. Гоё асуулт байна. Тэгээд ер нь бол Америкийн нэгдсэн улсад суралцахад бол жилийн төлбөр нь $30,000 байдаг. Зөвхөн сургалтын төлбөр нь байр хоолны зардал нь гэхээр сарын нэг 1000-аас 1500 орчим $1,000. Тэгэхээр жилдээ нэг хамгийн багаар бодоход нэг $40,000 зардал ер нь тухайн хүнээс гардаг. Тэгээд за мастрын хөтөлбөр 2.5 жил сурлаа гэхээр нэг $90 орчим $1,000 болж байгаа байхгүй юу? 2.5 жил сурлаа гэхэд манай Махариши менежментийн их сургуулийн одоо зарлж байгаа тэтгэлэгт хөтөлбөр гэхээр бас жоохон учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр тэтгэлэгт хөтөлбөр гэдэг маань өөрөө одоо 100% сургалтын одоо төлбөр байр хоолны зардлын дагаад онгоцны тэнцнийхэн зардлын хүртэл даадаг тэтгэлэгт хөтөлбөр. Манайх болохоор санхүүгийн дэмжлэг гэж явдаг. Өөрөөр хэлэх юм бол тухайн оюутны бүх одоо зардлын даана сургалтын төлбөрийн даана тэгээд манай сургуульчин болохоор 140 гаруй одоо компаниудтай хамтран ажилладаг. Тухайн компанида оюутнуудаа дадлага хийх замаар одоо тухайн одоо сургууль өөрийн гаргасан зардлаа нөхөд олцдог гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бидний хувьд эргээд энэ маш ашигтай болчихж байгаа. Яа тэгэхээр би өнөөдөр тэр сургуулиас тавьж байгаа шаардлагыг хангаад би Америкт одоо тухайн сургуулийн дэмжлэгийг аваад очсон хойно би нөгөө Америк компанида дадлага хийгээ явна шүү дээ. Тийх хооронд зүгээр компани сургууль хоорондын гэрээгээр миний одоо тэтгэлэг зохицуулагдчихна гэсэн үг. Тэгээд хүмүүс болохоор ингэдэг байхгүй юу? Тэтгэлгийн тавьж байгаа шалгуур нь маш өндөр байдаг. Учираас одоо би тэнцэхгүй гэдэг одоо тэтгэлэгт ямар нэг хүсэлт гаргадаггүй. Дээрэс нь нөгөө нэг сонгогдох магадлал бас маш
маргааш байгууллаа авчдаг байхгүй юу. Дор хаяж одоо англи хэлний TOEFL 600 оноо, IELTS 8 оноо гэдэг тэтгэлгүүдийн хамгийн наазахын шаардлагууд нь ерөөсөө юм ба. Дээрэс нь ажлын туршлага гэд ингээд цааш явчихна л та. Гэтэл манай болохоор одоо ерөөсөө л мэрэгчлэрээ ажиллаж исэн туршлагатай англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Гэтэ ер нь бол тухайн хүнээсээ 100% хамаарна. Одоо тухайн сургуулиас одоо тэнцэх хэсгийн шалгалтаа 2 төрлийн шалгалт авч сонгодог байхгүй. Эхнийх нь болохоор мэрэгчлийн ур чадрын тест гэдэг шалгалт байгаа. Дараагийнх нь болохоор хэлний ярилцлага авна. Тэгэхээр нэгсэндээ тухайн хүнээсээ л одоо 100% өөрөөс нь хамаарна. Тэрнээс биш тэр л одоо 2 шалгуурыг тэнцсэн хүн болгон л хамрагдах боломжтой байхгүй. Тэтгэлэг болохоор эхний одоо зөвхөн 10 кандидатыг авна гэдэг ч юм уу яг нэг тоо заагаад өгчдөг. Гэтэл манай болохоор тухайн одоо болцлыг биелүүлж байгаа хүмүүс л одоо тэнцэх боломжтой гэсэн үг. Тэгээд манай одоо боловсролын төвийн өөрийнх нь зорилго болохоор аль болох олон хүнийг сургах одоо зорилготой учраас бид нөр өөрсдөө энэ нөгөө нэг шалгалт ур чадрын тестийн шалгалт дээрээс нь хэлний шалгалтын дээр бид нөр өөрсдөө мэрэгжлийн тусалцаа үзүүлдэг байхгүй. Тэгээд нөгөө мэрэгжлийн шалгалтын дээр нь бас манайх өөрсдөө сургалт явуулдаг байгаа. Бас нөгөө сорилын тестүүд бас авдаг байгаа. Тэгэхээр тухайн өөрөө сайн хичээгээл бид нартай ингээ сайн ойрхон тулж ажиллаад зөвлөгөөг сайн тахах юм бол энэ тэтгэлэгт бол хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар байгууллагын хойш үйлчлэгчдэр нь хэр байна? Хичнээн оюутныг суралцуулаад мэргэжилтэн бэлтгээд байна. Манайх 2011 онд байгуулагдсан гэхээр бас нэг удаагүй л те. Тэгээд бид нар 2011 оны 10 сард програм хангамжийн чиглэлээр 2 хүүхдийг явуулсан байгаа. Манайх ерөөсөө програм хангамж, бизнесийн удирдлага, санхүү менежмент, нэгтлэн бодох бүртгэл, IT инженер гэдэг ийм цөөн тооны мэргэжлэр эсэл авдаг. Яг энэ мэргэжлүүд дээр нөгөө санхүүгийн дэмжлэг өгдөг байхгүй. Тэгээд 2012 онд болохоор бас компьютер програм хангамжийн чиглэлээр бас нэг хүүхд явуулсан байгаа. Одоо энэ 10 сард дахиад 2 хүүхд явах гэж байна. Одоо 1 сарын нэгтлэн бодох бүртгэлийн юунд одоо сургалтанд бас 3 хүүхд явах гэж байна. Гэхдээ нэг онцлог гэх юм бол манайх ерөөсөө тийм нөгөө олон нийтийн мэдээлэл хэрэгслэр реклам сурталчилгаа ч юм уу ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Одооноос бид нар одоо MICG гэдэг маркетинг судалгааны компанитай хамтарч ажиллаад яг маркетинг дээр анхаарч ажиллаж байгаа. Энээс өмнө болохоор ямар нэгэн маркетинг сурталчилгаа хийгээгүй хахад зүгээр нөгөө нэг хүн одоо явцсан байлаа гэхэд тэр хүний ард хэдэн хүн байдیں зүгээр тэр хүмүүсээс сонсоод ирсэн. Тийм мэдээлэл аваад тэгээ явсан хүмүүс байгаа. Мэргэжилтэн болоод ирлээ гэхэд хүмүүст бас нэг хамгийн эцсийн одоо нэг ажлын байр гэж нэг асуудал байна тийм ээ. Ажлын байр Монгол дээрээ ажлын байр нь бас зуулж өгөх боломжтой юу? За бас хүмүүсийн бас нэг зорилго нь бас Америкт тэнд одоо том компанид ажиллаж байгаа юм гэсэн бас мөрөөдлөж болох юм. Бас Америктай үлдээд тэр дадлага хийсэн компанитай ажилдаар орох боломж энэ тиймэрхүү боломжууд бас байдаг болов. Байлгүй яг уу одоо эхлээд оюутан маань очиод энэ 8 сар яг академик сургалт одоо лекцийн танхимд хичээл нь орно. Тэгээд 8 сарын дараанаас болохоор нөгөө онл практик нь хослоо явчихна. Өөрөөр хэлэх юм бол дадлага хийхээ хажуугаар нөгөө мастерхаа хичээлийг давхар хийгээд явна гэсэн үг. Тэгээд компанид дадлага хийхдээ бас маш олон компаниудын ажлын одоо ярилцлага шиг ярилцлаганд орно. Өөрийнхөө одоо ур чадвар юу, мэдлэг юу вэ те бүх зүйлээ одоо харуулж иж тухайн компанидаа сонгогдож орно гэсэн үг. Тэгэхээр тухайн компани маань яг одоо нөгөө хууль ёсны те гэрээ хөдөлмөрийн гэрээ хийгээд хичнээн дадлагч оюутан ч гэсэн гэрээ хийгээд тэгээ сар болгон тогтмол 5-6 мянган долларын цалин өгөөд ажиллаулна шүү дээ тухайн оюутныг нь. Одоо яг манай нөгөө нэг өнгөрсөн 10 сарын эсрэг дээр явсан нэг залуу байгаа л да. Програм хангамжийн чиглэлээр явсан гэж битүүрээ ярьжсэн. Тэр залуу маань болохоор одоо Америкийн бас нэлээд нэг томоохон банкнд системийн одоо хариуцсан администратороор ажиллаж байгаа. Тэгэхээр тэр залуугийн хувьд бол бас маш том ирээдүй харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ манай сургуулийн бас хамтран ажилладаг компаниуд дотор одоо Microsoft,
IBM, Google гэдэг томхон компаниуд байна л да. Тэр одоо асар том компаниуд манай өөрсдөө нөгөө нэг чихэлтс болгон ингээд хуваагддаг те. Тэгээд тэр одоо тухайн хотод байдаг салбарт нь ч юм уу те ингээд ажиллах боломжтой байдаг. Манай сургуулийн оюутнууд бас тэнд ажиллаж байгаа. Тэгээд түрүү нөгөө банкнд ажиллаж байсан гэдээ ярьжсэн тий. Тэгээд нөгөө банкнд ажиллаж байсан хүмүүс маань одоо юу яах юм? Дахиад нэг жилийн дараа яг албан ёсоор мастрийнхаа юуг аваад зэргийг аваад тэгээд төгсөх юм л да. Тэгээд төгсөөд тухайн компанида үргэлжлүүлээд ажиллах хэсэг нь бол тухайн хүний сонголт болчихж байгаа байхгүй. Яа тэгэхээр компаниудын ер нь өөрсдийнх нь барьдаг бодлого нь ингээл аль болох мэрэгсэн, дадлахшсан, удаан хугацаанд ажилласан л боловсон хүчнээ ингээд ажиллуулах сонирхолтой байдаг. Тэгвэл мэдээж яриг одоо цаашаа ажиллаад явж болно гэсэн үг. Одоо сургуулийнхаа талаар бас товчгоо яриад бас очиж суралцахаар хүмүүс манай сургуулаа их судалдаг тийм ээ. Очиод бас ямар боломжууд байна. За монголоор бол дотор барьт юм уу гэж хамгийн түрүүнд асуудаг шүү дээ. Тэгээ оюутнуудаа ямар боломжуудыг нээж өгдөг сургууль юм байна. Манай Махариши менежментийн их сургууль нь болохоор бас Америкта нэр хүндтэй томоохон сургуулиудын тоонд ордог сургуультай 1974 онд байгуулагдсан. Тэгээд манай сургуулийн нэг онцлог нь болохоор ашигын төлөө бус гэж явдаг. Өөрөөр хэлбэл одоо бизнесийн бус байгууллага байхгүй юу? Тэгээд бүтээлч оюун ухаанд тулгуурласан сургалт явуулдгаар одоо онцлог манай одоо сургуулийн нэг онцлог нь гэх юм бол тэгээд яг энэ бүтээлч оюун ухаанд тулгуурласан сургалтаараа бол Америкта бас маш олон одоо боловсролын байгууллагуудаас өндөр одоо үнэлгээ авч исэн. Тэгээ манай сургуулийн бас бизнесийн удирдлагын одоо хөтөлбөр нь бас нэлээд нэр хүндтэй олон улсын бизнесийн боловсрол олгодог одоо байгууллагуудын нэгдсэн чуулганаас одоо итгэмжлэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн. Дээрэс нь нөгөө нэг Америкийн өөрсдийнх нь одоо боловсролын яамнаас дээд боловсролыг бас нөгөө итгэмжлэгддэг шүү дээ, тийм. Тэрнээс бас нөгөө итгэмжлэгдсэн тийм томоохон сургууль байгаа. Тэгээд одоогоор 2000 орчим оюутан одоо олон улсын оюутнууд тэнд сурдаг. Мэдээж хэрэг одоо маш том кампус байгаа. Тэгээд тэр кампуст нь одоо дэлхийн олон орны оюутнууд сурж байгаа. Тэгээд манайх ч бас нөгөө байр хоолны зардлын даадаг гэдгийгсэн шүү дээ. Тэгээд очиод сургуулийнхаа кампуст байрлаад өдрийн 3 хоолтой. Тэгээд 3 хоол нь ороод тэгээд байх боломжтой. Мэдээж Америкт байгаа сургууль бол хөгжилтэй орны сургууль бол оюутандаа чиглэсэн бүхэл төрлийн үйлчлэгээ нүдэг бол үзүүлж байгаа бох тийм ээ. Монгол шиг дотор байргуу гээл тэгэл ийм чимэн болсонгүй, ийм номын сангуу гэх тийм асуудлууд бол байхгүй. Үгүй тийм юм байхгүй. Угаасаа нөгөө нэг Америкийн нэгдсэн улсад одоо тэр боловсрол олгох гэж байгаа тэр байгууллага стандарт маш өндөр те. Сургуулийн байр, хичээлийн анги танхимын одоо нөгөө техник тоног төхөөрөмж хангамж гэж яригддаг. Энэ талаас нь бол баг илүүцсэн тийм ээ. Илүүцтэй. За тэгээ баярлалаа. Хоёулаа хэсэг сүнээ дараа ярилцах хэрэгтэй ба. Хүмүүстэй тодорхойлол ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Бид өнөөдөр World Edu Center боловсролын төвийн менежер Мөрөн Гүрж оролцуулаад байна. За тэгээд хэсэг хугацааны дараа ярилцлага үргэлжлүүлэлт авч үзээрэй. Тодорхойлол ярилцлагын цаг маань үргэлжилж байна. Бид өнөөдөр Edu World Center боловсролын төвийн менежер Мөрөн Гүрж оролцуулаад байгаа. Тэгэхээр танах байгууллагад удаагүйч одоо эхнээсээ үр дүн гараад хэлчихсэн байна тийм ээ. Тэгэхээр оюутан зуулшилж явуулахаас гадна өөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар. Ярилцлагын би бас дурдсан. Facebook хуудасаар одоо тогтмол одоо тэтгэлгүүдийн тухай мэдээлэл хийдэг гээд нэгсэндээ одоо манай залуучууд маань маш завгүй те хичээл ном ажил гэл байдаг. Дээрэс нь интернетийн боломж цар хүрээ хязгаар нөрөө маш өргөн болохоор мэдээлэл гэдэг бол ерөөсөө яг 70 мэт те. Тэр
их мэдээлэл дундаас яг тэр боломж тэтгэлгийн мэдээллийг шүүгээд олно гэдэг бол хүнээс бол маш их цаг зав хөдөлмөр шаарддаг. Манай байгууллагын